Amway компани вебинарт тавтаа морил. Өнөөдөр бол энэ шинэ бүтээгдэхүүний талаар танилцуулах болно. Энэ бол Nutrilite гэдэг омега 3-ын танилцуулга болох юм байна. За тэгээд зүрхний үйл ажиллагаа болон биеийн бусад одоо олон хэсэгт их чухал үйлчилгээтэй ийм омега 3 байгаа. За комплекс нэмэх гэдэг ийм манай нэмэлтээ идэвхтэй бүтээгдэхүүн байж байгаа. За тэгэхээр та нар энэ бүтээгдэхүүнийхээ талаар үйлчлүүлэгчтэй яаж ярих вэ гэдэг талаар бид нар сургалтаа явуулж байна. За намайг Екатерина Цой гэдэг. За би болохоор энэ сургалтыг хариуцсан Amway-гийн ажилтан байна. За тэгээд би та нарт өнөөдөр ганцаараа бол хичээл заахгүй харин та бүхний одоо нэлээд сайн таньж магадгүй тийм экспертийг одоо урьж байна. Хамтдаа бид хоёр энэ сургалтыг явуулах болно. За тэгээд оролцогчдын тоо улам бүр нэмэгдсэн байна. 426 болсон байна. За бид хит хэдэн синхрон орчуулагчтай ажиллаж байгаа. За казак хэлнээ болон монгол хэлнээ одоо шууд синхрон орчуулга явж байгаа. За та нар яг төрлөх хэлээрээ өөрийнхөө одоо бүрэн дүрэн энэ вебинарыг одоо ойлгоё гэж бодож байгаа бол та бүхэн одоо энэ удирдамжийг ашиглаарай. За тэгээд харамсалтай нь одоо Zoom дотор байгаа олон хэлнүүдийн сонголт дотроос монгол хэл гэж байсангүй. Тийм учраас бид япон хэлийг сонгосон байгаа. За монгол юм уу казак хэл дээр сонгохдоо бол энэ монгол хэлээр сонсохын тулд энэ япон хэлийг сонгоорой. За тэгээд дэлхийн бөмбөрцөгтэй тийм товчлоор байж байгаа. Тэгээд тэрэн дотроос одоо та бүхэн монгол хэлний орчуулгыг сонсох боломжтой болно. За тэгээд казак хэлэн дээр ч гэсэн одоо бас бид нар казак хэлэн дээрх орчуулгыг бас хийж гэн. Гэхдээ тэрэн дээр бол Франц гэдэг сувгийг сонгох хэрэгтэй болно. За тэгээд бас яг дэлхийн бөмбөрцгийн товчийг дарж агаад language interpretation гэдэг дотроос Япон гэдэг Францыг сонгох хэрэгтэй байна. За та нар мэдчих шиг байна. Би бас харж ин чатан дээр одоо зааварчилгааг оруулсан байна. За тэгээд хэлээ сонгоцсон бол та бүхэн хэлээ сонгоцсон хүмүүс нэмэх тоод арна уу? За ганц хоёр асуултанд ингээс хариулчихъя. Бичлэг хийгдэх үү гэж байна. Тийм ээ, бид нар бол бичлэг хийгээд хадгалах болно. За тэгээд тэрийг бид нар өөрсдийнхөө телеграмаараа та бүхэнд илгээнэ. Гэхдээ бид нартай дуусан дуустал нь хамт байгаарай гэж би урьж байна. Яг гэвэл яг та нарын сонирхох олон асуудлаар бид нар та бүхэнтэй өнөөдөр ярилцах болно. За яг зарим хэсгийг та нар бас орхиж одоо сонсож амжихгүй болчих юм бол бид бичлэгийг та бүхэнд явуулах болно. За одоо ингээд семинар руу орцгоё. Тэгээ семинартаа орохоос өмнө бид нар бас нэг зарим энэ одоо вебинарынхаа дүрмийг та бүхэнд танилцуулъя гэж бодсон. За тэгэхээр вебинарын дүрм дотор бол нэлээд одоо интерактив байдалтайгаар буюу идэвхтэй байдалтайгаар явагдах юм байна. Тийм болохоор та нар одоо үзэл бодлоо хуваалцаж, асуултад хариулж, идэвхтэй оролцох хэрэгтэй байна. Хэрэгцүүлэгт бол маш идэвхтэй оролцохыг та бүхнээс урьж байна. Та бүхний бичиж байгаа зүйлийг би бүгдийг харж байна. За тэгээд энэ хэлцүүлэгт бас оролцож болно. За асуулт хариултын хэсэг байх болно вебинарын дунд хэсэгт. Тэгэхээр хөтлөгч болон одоо мэргэжилтэн маань бүтээгдэхүүнийхээ тухай одоо оролцогчдын асуултуудад хариулна. За энэ сургалт шүү дээ. Тийм учраас та нар алдаа гарахаас ерөөсө бүтээ тэнийг асуулт гэж байхгүй. Тийм болохоор энэ суралцах орчин учраас та бүхэн одоо энгийн гэж бодож байгаа ч болсон хамаагүй асуултаа бол санаа зовлгүй асуух хэрэгтэй шүү. Олж мэдсэн зүйлээ бидэнтэй бас хуваалцаарай. За мөн техникийн хэрэг хүндрэл гарах юм бол та нар битгий шууд гараад явчаарай гэж бас хүсэж байна. За тэгээд бид бүтээгдэхүүнийхээ талаар танилцуулаад тэгээд тэрний дараа манай эксперт бол та бүхний асуултуудад хамгийн сонирхолтой гэсэн асуултуудад нь бол хариулж өгөх болно. Омега 3-ын талаар та бүхэндээ танилцуулна. За түрүүн хэлсэн техникийн хүндрэл гарах юм бол та нар энэ вебинараас шууд битгий гараад явчаарай.
зарим тохиолдолд сүлжээ тогтворгүй ч юм уу, эсвэл одоо ямар нэгэн дуу орж гарах ч юм уу, тийм асуудлууд үүсч болзошгүй. Тэгтээ, та нар, жоохон хүлээж агаад тэгээд, дахиад одоо refresh хийгээд энэ аппликейшнаа дахин ачаалаад үзээрэй. За ингээд оролцогчд минь, хэрэв энэ, вебинарын маань, дүрмүүдтэй, одоо санал нэг байх юм бол нэмэх тод дараарай. За нэмэх тэмдэг дараарай. За ингээд энэ дүрмийн дагуу бид нар, энэхүү вебинараа явуулах болж байгаамаа. За энэ вебинарын үед та нар юутай танилцах вэ? Бид өнөөдөр омега 3 комплекс плюс гэдэг энэ бүтээгдэхүүнийхээ талаар давуу талуудын талаар сонсно. Яагаад хүн болгон омега 3 уух ёстой юм бэ гэдэг зүйл дээр бол бид нар ярилцсан. За экспертээс бид нар бол асуултанд хариулт авна. За тэгээд мөн хамгийн чухал зүйлүүдийг хамгийн одоо онцлог давуу талуудыг бол та бүхэн бас тэмдэглэж авна хаа гэж бид найдаж байна. За ингээд 3 үндсэн давуу талыг бол их сайн одоо чэйжилж авах хэрэгтэй. Дараа нь үйлчлүүлэгчдэд энийг тайлбарлахад бол та нартаас төхөн болно. За ийм зорилготой бид нар одоо вебинар зохион байгуулж байна. За тэгээд дараагийн та бүхний борлуулалтад бол өнөөдрийн сургалт бас дэмжлэг үзүүлнэ хаа гэж бодож байна. За нэг 60 минутаас хэтэрхгүйгээр бид нар өнөөдөр энэ вебинараа явуулна гэж төлөвлөсөн байж байгаа. За одоо би та бүхэнд манай экспертийг танилцуулахад бэлэн байна. За баг энэ нэр бол та бүхэнд танил байгаа хаа. Энэ үзэсгэлэнтэй бүсгүй бол эмч мэрэгжилтэй за Анастасия Бодрова гэдэг хүн нутригенетик мэрэгжилтэй. За тэгээд одоо баталгаажсан одоо тэр диетолог гэдэг мэрэгжилтэй хүн бас өөрийнхөө одоо хувийн одоо компанитай ийм бүсгүй байгаамаа. За мөн телевиз, радиогийн хөтлөгчөөр ажилладаг. За өнөөдөр та бүхэнтэй уулзч байгаадаа туйлын баяртай байна. За омега 3 бол үнэхээр гайхалтай бүтээгдэхүүн. Одоо энэ бүтээгдэхүүнийхээ талаар ярьж эхэлцгээе. Тэгэлгүй яах вэ? За тэгээ ер нь бол бүх нэмэлт бүтээгдэхүүнүүдийн хамгийн одоо хатан хаан гэж хэлж болно. Омега 3-ыг гэж түрүүн эксперт маань хэллээ. Тэгэхээр үнэхээр энэ тийм ээ. Энэ бол гайхалтай бүтээгдэхүүн. Тэгээд энэ дээр бол ерөөсөө дахин юугаар ч өөр бүтээгдэхүүнээр орлогдохшгүй тийм олон одоо чухал бүрэлдэхүүн хэсгүүдийг өөртөө агуулсан байдаг. За тэгэхээр одоо би та нараас нэг юм за танаа үйлчлүүлэгч танаас нэг асууж байна. За би ер нь загсны мах иддэг юм чи ер нь би омега ууж яадаг юм бэ гэж хүмүүс бас хэлж магадгүй юм л да. За тэгэхээр та нар энэ асуултанд өөрсдөө хариулах гэвэл яаж хариулах вэ? За би загс их сайн иддэг. Одоо надад ер нь одоо омега тусдаа ингэж уугадах шаардлага байхгүй гэж хэлвэл та нар өөрсдөө юу гэж хариулах вэ? За чатан дээр бичээрэй. Тийм ээ, их сонирхолтой байна. Манай оролцогчид энэ асуултанд яаж хариулах бол за тэгэхээр бас бид нар тэр хариултуудад нь бас одоо коммент өгье. За та нар одоо ингээд танаар үйлчлүүлж байгаа өвчнүүдээс бас ийм зүйл ярих юм бол та нар юу гэж хариулдаг вэ? Тийм ээ. Манай оролцогчид юу гэж хариулах нь вэ гэхлээр харъя. Тэрний дараагаар одоо би хариулах болно. Би яг зөв хариултыг та бүхэнд өгөх болно. Тэгээд статистик тоо баримтаар үндэслээд за нотлох баримтан дээр тулгуурлаад би та бүхэнд энэ яагаад энэ омегаг гаднаас ингэж нэмэлтээр хэрэглэх ёстой юм бэ гэдгийг хариулах болно. За загсанд бол тийм их байдгүй гэж нэг хүн хариулсан байна. За одоо бид загсыг тийм их хэмжээгээр иддэггүй. Өдөрт бараг 2-3 удаа идчихэж одоо бид нар энэ хэрэгтэй одоо загсны тос авна гэж байна. Тийм ээ, энэ бол зөв хариулт. Бид нар юу гэж боддог вэ гэхээр ер нь энэ хамгийн чухал одоо өвчлөгүүдийг бол бид нар ингээд загас идээл ерөнхийдөө авчлаа гэж бас хүмүүс бодоод байдаг. За эсвэл одоо амин дэмүүд, витаминууд байдаг тий. Бас бидний идж байгаа хүнснээс одоо бид хэрэгтэй бүх витамин авч яана гэж боддог. Гэтэл чинь бол бас төдийлөн яг бидний организмд байх ёстой төвшөнд бол бид авч чадж байгаа үгүй юу гэхэд бол тийм биш. Тийм учраас за өдөрт хүн одоо хэдэн удаа загас иддэг вүлээ? Ямар загас идж байгаа вүлээ?
За тэр загсны одоо чанар ямар юм бол зэрэг олон асуултууд гарч ирнэ. Тэгэхээр бараг одоо супермаркетуудад байдаг загсны 80% нь бол одоо цөөрөмд одоо химлэр үржүүлсэн ийм загас гэж байдаг. Яг одоо бодит одоо байглаасаа одоо далайгаас одоо эсвэл голоос барьсан тэм загас бол биш байгаа. Энийг дандаа ийм үйлдвэрлэлийн аргаар одоо үржүүлсэн. За тэгэхээр тэр үржүүлгийн загсад одоо ямар хоол тэжээл өгж байгаа юм, одоо тэр хэрэгтэй бүх бодисуудыг өгч юм уу, өгж байгаа мүү гэж бол бид нар энэ талаар мэдээлэл байхгүй шүү дээ. За голын загас бол мэдээж голын загсад бол омега 3 бага хэмжээгээр байдаг. Гэхдээ далайн загсад бол одоо хамгийн их байдаг. Хүйтэн усанд бас одоо амьдардаг тийм загсанд бол омега 3 байдаг. Одоо тэр усны замаг идэх ёстой энэ загас замын дээрээс нь хүйтэн усанд байх ёстой. Тэгжээж одоо ийм амин гिचлүүдийг бол өөртөө агуулж яг энэ омега 3-ыг бол үлдэрлэнэ. За тэгэхээр яг энэ үед бол бас мэдээж бид загсныхаа хэрэглээг бол нэмэгдүүлэх бол сайн л да. Бидний одоо хүнсний багцад бол энэ загас байх хэвээр. Түүнэ загас байна. За колийн мах байна. Триска, скубрия гэдэг одоо олон төрлийн загаснууд байдаг. Энэ загаснуудад бол бас харамсалтай сүүлийн жилүүдэд одоо хүнд металлуудын агуулмж их нэмэгдсэн байгаа. За тэгэхээр энэ загас яг хаанаас одоо олборлогдсон бэ гэдгээс шалтгаалаад бол бас харилцан адилгүй одоо чанартай байх нь л дээ. За би нэг түүхийг та бүхэнд хуваалцъя. Одоо бол надаар үйлчлүүлэгч олон хүмүүс байдаг. Хятадаас ирж байгаа хүмүүс бас их олон байна. За бид бол хятадтай одоо нэлээд идэвхтэй хамтран ажиллаж байгаа. Тэгээд хятадаас бол янз бүрийн одоо аялал жуулчлалаар ч юм уу тэгээд янз бүрийн одоо зорилгоор ингээд Оросд ирж байгаа хятадууд бол одоо та нар одоо тэгээд янз бүрийн ингээд том загснуудыг ингээд авч авчирч байна. Эсвэл бол одоо хэрэгжилж байна. За тэгээд би тэдэрт хэлтгэлтэй энэ бол харамсалтай нь одоо хамгийн сайн загас биш ээ. Энд агуулгаж байгаа одоо өөх тос бол тийм сайн чанарын өөх тос биш шүү гэдгийг би бас анхааруулдаг юм аа. За олон сонирхолтой хариултууд ирж байна. Ихэнх хариултууд бол ерөнхийдөө тэгээ бүгдөө л бичиж байна. Ерөнхийдөө их зөв хариултуудыг өгч байна. За тэгэхээр яг ямар загас байгаа юм гэдгээс шалтгаална, хаанаас одоо олборлсон загас вэ гэдгээс шалтгаална гэх мэтлэн хариулсан байна. За Ирина хэрэг би одоо зарим хүмүүсийн нэрийг Ирина Чурбанова гэж эмэгтэй бичсэн байна. Оо ямар мундаг юм бэ. За тэр загас хаанаас ирж байна? Одоо ер нь бол дандаа фермерийн аж ахуйгаас бол загас авдаг шүү дээ гэж хэлээд байна. Ер нь бол тэгээ бид нар яг өнөөдөр бидний ширээн дээр байгаа энэ загас хаанаас одоо олборлогдож ямар замыг дамжиж бидний одоо тавган дээр орж ирсэн бэ гэдгийг бол бид нар тодорхой мэдэхгүй шүү дээ. Тийм ээ. За би энийг өргөжлүүлэе гэж бодож байна. Энэ сэдвийг яагаад гэвэл за төсөөлөд үзье л да. Одоо бидний идж байгаа загас одоо үнэхээр сайн загас гэд бодъё. Төсөөлчихье. За тэгээд одоо 7 хоногт 3 ба түүнээс илүү олон удаа бид нар одоо маш сайн чанарын яг далайн одоо тийм загасны мах идэж байна гэж бодъё. За тэгтэл тэрний дараагаар одоо бид нар энэ загасны махыг бол их сайн боловсруулах, манай бие организмыг сайн боловсруулах хэрэгтэй. За манай ходоод гэдэс одоо бүх одоо хоол боловсруулах эрхтнүүд ерөнхийдөө эрүүл байж ээж энэ одоо загасны махыг бүрэн боловсруулж ингээд одоо өөртөө яг хэрэгтэй бодисуудаа авч үлдэж чадчихна гэсэн үг. За тэгээд жирэмсэн эмэгтэйчүүдэд бол яг энэ омега 3-ын хэрэгцээ шаардлага бүр их байдаг. За одоо жишээлх юм бол за нэг хэдэн слайд алгасчихлаа. За би буцаад явъя. За тэгээд энэ слайдн дээр юу гэж байна вэ гэхээр уучлаарай. Буцаад явъя.
За, тэгэхээр, энэ бол мета-анализ гэсэн үг. Мета-анализ гэдэг чи юу вэ гэхээр одоо олон тооны судалгаанууд хийсэн. За тэгээд тэр, судалгаануудыг одоо, дүгнэлтүүдийн, багцлаад ингэж, гаргаж ийн гэсэн үг. Тэгэхээр, өдөрт тутам одоо дан ганц загас идээд энэ бол хангалттай биш юм. Тэнцвэртэй хооллолтой байлаа ч гэсэн омега 3 досны хүчлийг бол яг, шаардлагатай хэмжээг бол, авч чадахгүй. Жирэмсэн эмэгтэйчүүдийн талаар хийсэн тийм, одоо мета-анализын, үр дүнг ингээ харахад болвол, 7 хоногийн загасны хэрэглээ нь 126 грамм. Өдөр тутмын, одоо, самрын эсвэл одоо үр тарианы хэрэглээ нь 7,4 грамм, байсан. За тэгээд энэ нь бол хангалтгүй гэж тооцогдсон байна. За тэгэхээр, төрхөөс өмнөх хэрэглээг бол, илүү оновчтой болгохын тулд жирэмслэхээс өмнө омега 3-ын индексийн үнэлгээг, хийлгэхийг бол бид нар зөвлөж байна. За, энэ өгөгдлүүд юу гэж хэлж байна вэ гэхээр энэ EPGA-гийн түвшин, омега 3-ын индекс болон хүүхдийн төрсөн үеийн биеийн хоорондын одоо хамаарал байгааг бол энэ судалгаа, харуулсан байна. За тэгээд бид нар дүгнээд хэлэх юм бол, юуг бид ойлгож байна вэ гэхээр ер нь бол бид, хоол хүнснээс, одоо яг, бүх бидэнд хэрэгтэй байгаа амин хүчил, витамин, за мөн одоо эслэгүүдийг бол, авч чадахгүй байна. Тийм учраас одоо зайлшгүй нэмэлтээр, одоо гаднаас энэ, одоо бүтээгдэхүүнүүдийг, хэрэглэж ээж одоо шаардлагатай хэмжээнд авч чадах нь байна. За тэгвэл, загсыг, өдөр болгон эзэн ч танд бол энэ хангалттай биш юм байна. Тийм ээ, өдөр болгон эзэн ч олон шалтгааны улмаас энэ хангалтгүй байж болох юм байна. За тэгээд энэ сэдвийг бид нэр үргэлжлээд явах юм бол, ер нь бидний одоо хоолны дэглэм бол, одоо тийм их эрүүл бас биш байдаг харамсалтай нь. За би танарт дараагийн слайдн дээр одоо энэ статистикийг харуулъя гэж бодож байна. За Төв Азийн орнуудад За би өөрөө Казахстанд төрсэн амьдралынхаа хагасыг бол Казахстанд өнгөрүүлсэн. Тэгэхээр одоо Казахстанд амьдарч байгаа хүмүүсийн одоо идж байгаа хоолны бүтцийг ингээд аваад үзэх юм бол ерөнхийдөө мах голдуу хэрэгэлдэг шүү дээ. Тэгэхээр, за бага хэмжээний одоо ногоо жимс хэрэглэдэг. За тэгтээ бас сүүн бүтээгдэхүүн, за гурилан бүтээгдэхүүн, за бас боловсруулсан тосныг бол их хэрэглэдэг. Гэхдээ казахууд бол загас төдийлөн их идээд байдаггүй. Газар зүйн хувьд бол тэгж одоо их загас иддэг тийм соёл гэх юм уу одоо дадал бол байхгүй. За зарим нь мэдээж, илүү загас иддэг, хүмүүс Төв Азийн орнуудын одоо, хүн амын зарим хэсэг нь бол, залуу, хүмүүс нь одоо жишээлх юм бол одоо түлхүү загас иддэг байх. За би саяхан Монголд очиод ирсэн Киргиз эднэрт бол ерөнхийдөө мах давмгаас нь тийм одоо, хоол хүнс хэрэглэж байгаа. Тэгэхээр бол энэ дээр, нэмэлт, бүтээгдэхүүнээр бол омега 3-ыг заашгүй хэрэглэх шаардлагатай гэдэг нь бол нотлогдож байгаамаа. За маш их баярлалаа. Энэ үнэхээр чухал юм байна. За тэгэхээр, бид бол, ер нь яагаад энэ бидэнд чухал юм бэ гэдгийг, ойлгох. За тэгээд яг энэ бүтээгдэхүүнээ бид нар, одоо омега 3-аа одоо хүмүүсэд ойлгуулахын тулд одоо бид нар яг юун дээр анхаарах хэрэгтэй вэ? За слайдаа солих уу? За энэ слайд, дээр ч гэсэн одоо бас, бидний түрүүний хэлсэн, зүйлүүд бол энэ чинь гарч ирж байгаа. Омега 3-ын дутагдaltaй байдаг энэ шалтгаанууд бол одоо бидний, буруу хооллолт байна. За, бодисын солилцооны алдагдал байна. За, одоо заримдаа хоолоо алгасдаг, өглөөний цайгаа алгасдаг явдал, за хит хурдан хэмнэлтэй одоо амьдралын хэв маяг байна те. Одоо зарим тохиолдолд одоо хатуу хоолны дэглэм барих зэрэг эдгээр бүх зүйл нь бол бие махбод дэх тэжээлэг бодисны дутагдалд хүргэдэг байх нэ. За энэ бүтээгдэхүүнийг яг гартаа барьж идсэн хүмүүс байна уу? Гэж асууя да оролцогчдоос. За 809 хүн оролцож байна. За энэ бүтээгдэхүүнийг, аваад одоо бүр хэрэглээд явж байгаа хүмүүс байна уу? За уугаад эхэлсэн хүмүүс байна уу? Омега 3 комплекс плюсыг авцсан байгаа бах. Эсвэл өдөр болгон одоо хэрэглэж байгаа хүмүүс байна уу? Тийм ээ, өнөөдөр эхэлсэн гэж байна. Хэрэглэж байгаа, сар болж байна гэж байна.
За ингээд олон хэрэглээг бичсэн байна. За энэ шинэ бүтээгдэхүүн гарч ирмэгцэл одоо ашиглаад эхэлсэн байна шүү дээ, тэ. Их олон нэмэхүүд харж байна бид нар. Тэгэхээр за зарим хэрэглэж эхлэхгүй байгаа хүмүүс нь ч гэсэн одоохондоо бас энэ бүтээгдэхүүнийг төдийлөн сайн мэдэхгүй байгаа учраас өнөөдрийн вебинартаа оролцсныхаа дараагаар бол хэрэглэж эхлэх нь бол дамжиггүй. За тийм ээ. Омега 3-ын ач холбогдлыг бол дэлхийд даяар одоо олонтоо нотолчихсон байж байгаа. За энэ талаар бол олон тооны судалгаанууд хийгдсэн байдаг. Тэгэхээр өрөвслийн эсрэг бас үйлчилгээтэй бүтээгдэхүүн шүү дээ. Тэгээ ямар хүнд омега хэрэгтэй юм бэ? За тэгээд одоо гэдэг дээр болвол яг системийн өрөвсөлттэй хүмүүс, янз бүрийн архаг өвчнөд хүмүүст бол омега 3 заашгүй хэрэгтэй. Одоо мэдрэлийн систем, за нүдний эрүүл мэнд зэрэг дээр бол одоо хэрэгтэй гэж боддог байтал одоо энэ нь бол бас илүү өрөвслийн эсрэг үйлчилгээтэй гэдгийг нь бол бид нар сайн ойлгох ёстой. За тэгээд манай энэ бүтээгдэхүүн бол 9 давхар одоо цэвэршүүлэлтийг бол давсан байдаг. За тэгээд одоо ер нь манай энэ бүтээгдэхүүн бол за аваад үзэх юм бол ерөнхийдөө 2 одоо нэг удаагийн хэрэглээнд байна штэ тий. Юу 20 грамм Е витамин агуулгадаг гэж байна. За мөн нэг удаагийн хэрэглээнд 1000 мг ЭПК гэдэг эйкозапетантиноик хүчилгэнэ. ДГК гэдэг нь одоо докозакисаноик хүчил гэж байна. АЛК альфа линолеин хүчил гэж эдгээр зүйлүүд агуулгаддаг юм байна. За тэгээд одоо энэ одоо хүчлүүд бол одоо нэг удаагийн хэрэглээ гэдэг нь бол 2 ширхэг капсул байж байгаа. За тэгээд энэ 1000 мг ЭПК гэдэг нь бол үнэхээр их сайн одоо агуулга гэсэн үг. За ЭПК гэдгийн одоо гол үүрэг нь бол зүрх судасны тогтолцоо болон өрөвслийг бууруулах үйл ажиллагаанд чухал байдаг. За үүний одоо их үүсвэр нь бол тослог далайн загас замаг байж байгаа юм байна. За тэгээд одоо бие организмд одоо янз бүрийн өөрчлөлтүүд баг зэрэг өрөвсөл явж байгаа бол одоо энийг ингээд бууруулаад байх нь байна. За Е витаминыг агуулдаг. За антиоксидант үйлчилгээтэй. За одоо бохирдуулалтыг бол одоо цэвэршүүлж байгаа тийм үйлчилгээтэй. За антиоксидантд бол одоо хүнд их хэрэгтэй. За та нар одоо ингээд өглөө жишээлбэл маслаа ингээд тагийн таглахгүйгээр хануулчих юм бол одоо бүрхүүл нь ингээд шаралцсан байдаг шүү дээ. Энд чинь бол ингээд эсэлдэл явагдаж байгаа гэсэн үг. За тэгээд энэ тос бол ингээд эсэлдэг чанартай. За тэгээд эсэлдэлгүйгээр одоо тосыг агуулна гэдэг бол яг энэ үйлдвэрлэлийн хамгийн том технологийн одоо давуу тал байдаг. Эсэлдэлгүйгээр одоо энэ тосын хүчлийг бол ингээд капсулд оруулж өгч чадж байгаа нь хамгийн том давуу тал юм байна. За тэгээд омегаг одоо эсэлдүүлэхгүйгээр ингээд хадгалж чадж байгаа нь бол том технологи. Ер нь дэлхийд даяар аваад үзэх юм бол за омега 3-ын хамгийн чухал зүйл юу юм бэ гэхээр нэгдүгээрт энэ бол одоо омега 3-ын үйлдвэрлэлд ашиглаж байгаа загсны чанар. За зарим тохиолдолд одоо муу загсыг одоо ашиглах юм бол баг хортой нөлөө гарч магадгүй. Тэгэхээр бол энэ дээр омега 3-ыг ер нь бол ашиглах хэрэгтэй ч юм уу, үгүй ч юм уу гэсэн маягаар бас зарим хүмүүс ярьдаг. Тэгээд одоо нэлээд тийм одоо бас хүмүүсийн анхаарлыг одоо татсан нэг тийм судалгаа байсан. За тэгээд яагаад тийм үр дүн гарсан бэ гэхээр омега 3 гэж ерөөсөө шал худлаа гэсэн нэг тийм судалгаа бол байсан. За тэр бол олон хүчин зүйлэн дээр нөлөөлсөн байгаа. За тэгсэн чинь нэг хүчин зүйлийнх нь нэг нь юу байсан бэ гэхээр тэр омегагийнхаа чанарыг бол тооцоог байна. Тэр судалгаанд оролцсон омега хэрэглэж байгаа хүмүүсийн хэрэгжилжсэн омега нь бол дандаа ингээд өөрөөр үйлдвэрлэх тэгээд одоо чанар нь бол төдийлөн адилхан биш. Одоо зарим нь муу чанарын омега хэрэгжилжсэн байна. Тэгэхээр үр дүн ч гэсэн бас муу гарч л тэ. Тэгэхээр бид нар бол одоо яг
омега 3-ыг яг юунаас гаргаж авт юм бэ гэхээр болвол энэ бол анчоус гэж жижигхэн сардин гэдэг жижигхэн хэмжээтэй загснууд байдаг. За энэ бол жижиг хэмжээний загснууд байж байгаа. Тэгэхээр энэ омега 3-ын хайрцаган дээр энэ зураг нь загсны зураг байж байгаа. Тэр энэ жижиг зураг загснуудаас бол одоо омега 3 тосон хүчлийг бол эндээс авдаг. За тэгээд бас нэг давуу тал нь юу вэ гэхээр тийм би бас энэ дээр нэмэрлэж болно. Ер нь харуулж болно. Энэ бол SETS гэдэг технологи байдаг. За тэр Анастасия та зөвшөөрвөл би одоо бүр шууд харуулах тий. Тэгээд танилцуулга вебинараа үргэлжлүүлье. Ер нь яг энэ ямар гайхалтай процесс энд явагддсан бэ гэдгийг яриа. За энэ SETS гэдэг энэ технологийн тухайд ярья. За омега 3 гэдэг нь бол юуны өмнө энэ бол тос шүү дээ. За тэгээд тос бол усан дуустдаггүй. Тэгэд энийг одоо усгахын тулд одоо усанд ууснаа гэдэг чинь бол бие организм хүлээж авахад их чухал тийм чанаралтай. Тэгэхээр бид нар ямар технологи энэ SETS гэдэг энэ технологи бол одоо омега 3 тосыг бие организмд одоо сайн уусах боломжийг нь бүрдүүлж өгдөг юм технологи юм байна. За тэгээд энэ технологиг бол одоо манай омега 3 комплекс плюс дээр бол одоо яг энэ технологиг ашигласан байж байгаа. За тэгээд үйлдвэрлэгч болгон бас яг энэ технологиор үйлдвэрлэж гэнэ үгүй бол тийм биш. За тэгээд одоо энэ видеог та бүхэнд харуулъя. За дуу нь гарахгүй байна. Дуу нь байхгүй байна уу? Уучлаарай. За тэгвэл би энэ хэсгийг нь тэгвэл өөрөө тайлбарлчихъя. За тэгвэл энэ чи Jennifer Dunn гэж эмэгтэй байж байгаа. За тэгээд энэ дээр бол яг үйлдвэрлэлийн одоо процессд бол яг бичлэн оролцсон ийм эрдэмтэн байж байгаа. За тэгээд одоо энэ үнэхээр гайхалтай технологи юм шүү. Энэ дээр бол та одоо ер нь бол цаашдаа энэ омегаг үйлдвэрлэж байгаа бүх үйлдвэрлэгчид одоо энэ технологиг авахаас өөр аргагүй болно. Энэ бол үнэхээр хамгийн одоо хэрэгтэй гэсэн одоо тийм технологи байж байгаа. За Jennifer Dunn юун тухай ярьж байна вэ гэхээр ер нь бол тос бол усанд уусдаг шүү дээ тий. Тийм болох дээр та бүхэн мэдж байгаа бах энэ нэг уусгахын тулд бол тусгай технологи зүүн талаас нь та нар харж байна тий. Одоо уусахгүй байгаа нь бол усан доор тунаад тосон дээр ингээд гарч ирээд байна. За бидний хэрэглэж байгаа омега бас дотроо ингээд яг ийм байдалтай байдаг. Тэгээд ер нь бидний бие организм бол усаа бол дийлэн хэсэг нь байж байгаа. Тэгээд яг усанд одоо уусч хэдий ч нэ сайн уусч ийнө төдий ч нэ бидний бие организмд одоо сайн энэ нөлөөгөө энэ омега маань үзүүлж чадчихна. За зарим нь бол одоо зарим хүмүүсийн хүлээж авах чадвар бол харилцан адилгүй байдаг. Зарим хүмүүс бол 10% нь одоо хүлээж авч чинь, зарим хүмүүс бол 80%-аар хүлээж авч чинь. За тэр хүн стресстэй байна уу, одоо ядаргаатай байна уу? За бусад одоо бие организмынх нь онцлогоос шалтгаалаад бол хүмүүс омегаг бол харилцан адилгүй байдлаар хүлээж авдаг. Харин энэ шин технологи бол одоо бидний үйлдвэрлэлийн түвшнийг бол шууд нэг шатаар бол ахиулсан байж байгаа. Тэгэд энэ болох тэр ямар систем юм бэ гэхээр тэр тос бол бүр жижигхэн мицеллуудад ингээд задраад тэгээд тэр жижиг мицеллуудад задарснараа болоод тэд нар бол тосноос ингэж одоо зайлсхийдэг биш харин тос руу тэмүүлдэг ийм чанартай болчдөг юм байна л да. Тэгэхээр бол 300%-аар бол илүү идэвхтэй энэ одоо бие организмд шингэж өгнө гэсэн үг. Тэгвэл үнэхээр гайхалтай дэвшилтэт технологи юм байна. Ер нь тосон
Үндэстэй эмийн бүтээгдэхүүнүүд дээр болвол одоо бас яг энэ технологиг одоо ашиглаж байна. За мэдээч яг хэдэн цагт бид нар энэ эмийг ууж ийн гэдгээс бас шалтгаална. За биднэрт болвол одоо бас тийм их одоо онцгой тийм заавал хоолны дараа ч юм уу хоолны өмнө гэсэн тийм одоо шаардлага байхгүй. Өдрийн хизээл танд одоо эвтэй байна. Тэр цагтаа энэ манай омега пласыг болвол ууж болно гэсэн үг. Таны бие организм бол энийг сайн одоо хүлээж авна гэсэн үг. За энэ SES гэдэг энэ технологиг бол одоо та бүхэн үйлчлүүлэгчдэд маш сайн танилцуулах ёстой. Тэгээ энэ бол нөгөө гурван зүйл, гурван хамгийн чухал давуу тал байгаа гэдэг байгаа штэ энэ Amway-гийн Omega 3-ын. Тэрний эхний чухал давуу тал нь бол энэ SES гэдэг технологиор одоо энэ тосоо усанд бол уусгадаг юм боломжтой болгосноор хамгийн чухал давуу тал нь шүү гэж байна. За тэгээд бид нар бас ийм одоо туршилт хийж үзсэн гэж байна л да. Тэгээд яг омега плюсыг бол одоо яг усанд ингээд хутгаж үзсэн чинь жижиг жижиг бөмбөлгүүд үсээд тэгээд тэр нь бол ингээд яг ингээд маш сайн уусаж байгаа нь бол харагдчихсэн. Тэгэхээр үйлчлүүлэгчдэд ингээд танилцуулахад бол үнэхээр ингээд нүдэн дээр нь одоо ийм тест хийгээд одоо яг ийм туршилтыг одоо хийгээд харуулах юм бол үнэхээр хүн болгонд ихтгэл үнэмшлийг төрүүлэх үс юм байгаа. За тэгээд хүмүүс энэ видео ролик саяны тэр эмэгтэйгийн одоо туршилт хийж байгаа тэр видеог явуулж өгөөч гэж хүсэж байна. За манай Төв Азийн одоо YouTube сувг байгаа шүү дээ. Amway-гийн. Тэгээд тэн дээр бол энэ видео байгаа шүү. Тэгэхээр энэ видеог та нар бас одоо Орос, Монгол, Казах хэлэн дээр байж байгаа. Та нарт тэгэхээр та нарынхаа өөрсдийнхөө үйлчлүүлэгчдэд бол энэ видеог үзүүлж болно. За дараагийн слайдн дээр бол бас бид нарт их гоё график байгаа. За тэгээ тэрэн дээр бол ерөнхийдөө их ойлгомжтой тайлбарлагдсан байна тий. За энэ SIS гэдэг технологиг бол харуулсан байна. Тэр шар зураас тэр технологигүй үйлдвэрлэсэн омега бол шар зураасаар одоо тэр биеинд үлдэж одоо усж байгаа тийм төвшин байна. Тэгээд шинэ омега буюу шинэ технологиор үйлдвэрлэсэн омегагийн бие организмд одоо усж байгаа хэлбэрийг харуулсан байна тий. За тэгээд энэ шингэц бол үнэхээр сайн болсон. Тэгээд энэ бол тийм патентлэгдсэн технологи юм байна. За ашигтай тосны хүчил дутагдахаас гадна бол бидний одоо биед одоо шингээлт бол бас их чухал байж байгаа. Тэгэхээр тэр проблемыг бол энэ технологи шийдсэн гэсэн үг. За тэгэхээр 9 үе шаттай цэвэршүүлэх процесс явдаг энэ үйлдвэрлэлийн явцад. Тэгэхээр бол одоо энэ триглицеридүүд гэж одоо та нар бол мэдж байгаа. Тэгэхээр энэ 9 үе шат бол за эхнээс нь авах юм бол одоо энэ цэвэршүүлэлт, ялгалт, этилизац гэж этилийн эфир болгох, за молекул нэрэлт, за мочевинийг тундасжуулах, молекулын нэрэлт дахиад, за тэгээд хүргэлтээр фракцлах, тунгаах, хутгах, центрифугд боловсруулах гэдэг ингээд ийм 9 шатны одоо цэвэршүүлэлт явагдаад тэгээд энэ ингэснээр бол одоо тэр чөлөөт тосны хүчлүүдийг ялгаад бохирдуулагч бодисуудыг зайлуулж гин. За тэгээд одоо энэ 9 шат тус бүрийг бол энэ ч ингээд тайлбарлчихсан байж байна. За ер нь концентрацийг одоо хөнгөвчлөх зорилгоор триглицеридыг одоо этилийн эфир болгон хувиргадаг. За омега 3-ыг одоо төвлөрүүлэх зорилгоор этилийн эфирүүдийг дулаанаар нь ялгаж авдаг. За дараагаар нь бол одоо тэр технологийн боловсруулалтын үе шатуудаар бол омега 3-ыг бол концентрацид нэмэгддэг. Нэмэгдэж одоо эсэлтийн зэрэг нь буурдаг. За тэгээд анчоус гэдэг загсаас бол авч ин тэ энэ омегаг. За тэгээд 9 шатны одоо цэвэршүүлэлт явагддаг байх нэ. Энэ бол бас хоёр дахь чухал давуу тал. За тэгээд тэр SES гэдэг технологи бол үнэхээр хамгийн чухал одоо давуу тал нь юм байна гэдгийг
бас би их сайн ойлгож авлаа. Тэгээд SETS гэдэг энэ технологитой. Тэгэхээр энэ технологиг болохоор одоо нэвтрүүлснээр бол бид шингэх энэ процесс бол одоо үлэмж хэмжээгээр нэмэгдсэн байх нэ. За одоо бид заавал хоолны дараагаар одоо хэрэглэх ёстой гэсэн зүйл шаардлага бол байхгүй. Хизээл боломжтой байна тэр үедээ хэрэглэж болохоор болсон. За тэгээд зарим амиаг ингээ уух дээр нэг юм загсны тос шиг үнэртэй эсвэл тэрний дараа одоо бас ингээд нөгөө одоо цөссөн асуудалтай хүмүүсүүд бол одоо бас янз бүрийн тийм сөрөг юунууд гарч исэн байна л да. Эффектүүд гарч исэн байна. Тэгэхээр тэр болохоор яг л одоо нэг үйлдвэрлэлийн процесс за тэгээд тэр цэвэршүүлэлтийн хангалттай биш процесс зэрэгс одоо шалтгаалаад энэ ийм амт үнэр байх явдлаа байдаг зарим төрлийн амиагад манай дээр бол тийм юм байхгүй. За дахиад нэг том давуу тал байж байгаа. За тэр юу юм бэ гэхтэр бол цагаан чи өөрийг бол одоо бас манайха энэ омега 3-та бол оруулсан байгаа. Энэ бас нэг сонирхолтой давуу тал юм шүү. За бид бол альфа линолены хүчил гэж байдаг энэ ЭПК, ДГК-гийн өмнөх бодис гинэ. Тэрийг одоо прекурсор гэж нэрлэдэг юм байна л да. За тэгээд энэ чи үр ягаад энэ найрлаганд орсон бэ гэдгийг бол тайлбарлаж байна. Тэгэхээр ер нь ферментүүдийн одоо нөлөөгөөр мөн их хэмжээний одоо бусад кофакторуудын хүчлээс одоо жишээл магний, Б бүлгийн амин-дэмүүд те цайр, төмөр зэрэгээс бол байх үед бол альфа-линоленын хүчил ЭПК болон ДГК-гийн эцсийн хэлбэртэй шилжин хувирдаг. За тэгээд яг энэ эцсийн энэ хэлбэрт шилжсэн байдлаар нь одоо яг нэг хүлээж авч байгаа хүмүүс бол дэлхийн нийт хүн амын зөвхөн 6% нь л одоо яг энэ сайн одоо шин чанаруудыг тэр линоленын хүчлийг бол одоо авдаг байх нь байна. За яг хамгийн одоо сайн чанаруудаа одоо ингээд бүрэн дүүрэн хүргэж өгч чадахгүй байсан бага хэмжээнд хүргэжсэн ч гэсэн бол одоо дархлааны системд сайнаар нөлөөлдөг, мэдрэлийн системд сайнаар нөлөөлдөг, ухаанд бол одоо эерэг нөлөө үзүүлдэг. За тэгээд ер нь бол энэ ер нь альфа линоленын хүчил гэдэг энэ үгийг чийжлээд аваараа энэ бол одоо бас нэг том давуу тал юм шүү. За дэлхийн хүмүүсийн зөвхөн 6% нь бол энэ альфа линолен гэж одоо чиад байдаг. За дан ганц чи одоо үүртэй байдгүй бас бусад одоо бусад юунд самарт байд юм байна л да энэ альфа линолен хүчил гэдэг нь. Тэгээ тэрийг одоо нөгөө хүлээж авдаг хүмүүс нь бол их бага байдаг юм байна. За яг омега 3 энэ альфа линолен хүчил хоёр бол нэг нэгээ харилцсан нөхөж байгаа. Энэ хоёр бол өрсөлдөж байгаа хоёр бодис биш одоо харилцан нэг нэгийгээ нөхөж улам бүр одоо манай бүтээгдэхүүний чанар хүч үр нөлөөг нэмэгдүүлж байгаа явдал. За тэгэхээр за загас идэггүй барагшгүй идэггүй хүмүүс байна. За эсвэл одоо юу гэдэг нь вегетариан хүмүүс байдаг штэ тий одоо нэг мах иддэггүй хүмүүс. За тэр хүмүүс бол одоо яг энэ альфа линоленын хүчлэр бол одоо бас энэ янз бүрийн самраас энэ чиа үрнээс бол бас энэ хэрэгтэй бодисудаа бол аваад явж байгаа. За альфа линоленын хөгжлийн одоо ач холбогдол нь юундаа байдаг вэ гэхээр одоо бүрэн хэмжээнд шингэж авч чадахгүй ч гэсэн шингээж авч чадахгүй ч гэсэн одоо бахаас ч гэсэн авж байгаа нь бол их эерэг үр нөлөө үзүүлдэг. Тийм учраас чиа үрийг бол одоо хүний эрүүл мэндэд их сайн бүтээгдэхүүн гэж үздэг шүү дээ. Тийм ээ. Манай оролцогчид бол бас асууж ирсэн. Альфа линоленын хүчлийг яагаад нэмсэн бэ гэж асууж ирсэн хүмүүс бас байсан. Тэгэхээр бол
яагаад вэ гэдгийг бол сая манай эксперт ингээд сайн тайлбарлаад өглөө шүү дээ. Тэгэхээр альфа деналил цусны хүчил нь өөрөө арьс болон зүрх судасны систем, дархлааны систем, танин мэдхүн үйл ажиллагаанд их олон тооны одоо эерэг нөлөөтэй байдаг юм байна. За маш их баярлалаа танд. За Анастасия нэмж нэг хэлье. Бидэнд олон слайд байгаа л да. Гэхдээ одоо бас нэг нэмж нэг юм хэлэх гэсэн. Тэр загасны амт амтагдаад байдгийн тухайд бол заримдаа бол одоо бас яг тэгж амтагддаг загасны тас шиг одоо амт нь бол ингээд аманд ингээд мэдрэгдээд байгаад байдаг. Гэхдээ манай энэ шинэ омега 3 дээр бол ямар ч загасны амт амтагддаггүй шүү. Тэр бол үнэхээр энэ сайхан том давуу тал болсон. Тэр шингээх одоо нөгөө төвшнийг нь бид нэр тэр шинэ технологиор сайжруулчихсан. Усанд уусдаг болгочихсон учраас одоо тэр сайн шингээд тэгээд одоо тэр шингээгүй хэсэг нь л буцаад ингээд аманд амтагдаад идэг. Тийм учраас амтагдахгүй нэ гэдэг чинь сайн шингэж байна гэсэн үг. Тийм байна. Үнэхээр гайхалтай. Тэгэхээр бол ер нь ямар нэгэн одоо таагүй үнэр амт ч юм уу тийм юм ерөөсөө байхгүй. Тэгээд манай энэ шинэ бүтээгдэхүүнд бүр зарим хүмүүст бол амт нь таалагдж байна гэж байгаа. Надад бол ямар нэгэн амт бол бүр огт мэддэггүй. Ерөөсөө одоо тийм ямар нэгэн нэмэлт үнэр юм уу амт бол байхгүй санагдсан надад бол. За ер нь бол мэдээж өглөөнийхөө цайн дээр одоо 50 байх та. За өглөөнийхөө хоолоо одоо өнгөрөөчихсөн байлаач гэсэн одоо нэг ажил руу явж байхдаа ингээд гинт сануул одоо 50 уучрах болно. Энийг одоо яана одоо шингэхгүй байх буцаагаад нь миний аманд муухай амт амтагдах байх гэж ерөөсөө санаа зовох хэрэггүй. Та хизээ сансан тэр цагтаа л одоо нэг хэрэгжилж ихтэй өдөөс өмнө дэ хэрэглүүл сайн байт юм байна. За тийм ээ. Муухай амт үнэр байхгүй. За та нар бас зарим хүмүүс тэмдэглэж авч байгаа бах те энэ шинэ омега 3-ын маань комплекс плюс гэдэг энэ омега 3-ын маань одоо давуу талуудыг жагсааж бичиж хахад бол энэ амт үнэргүй гэдэг бол их бас нэг сайн давуу тал болж байгаа шүү. За тийм ээ. Үнэхээр энэ дээр бид за яаж хэрэгэлдэг вэ гэдэг талаар бид нар ярьсангүй. За тэгэхээр энэ дээр бол ер нь 1000 гаруй миллиграмм ПК-ДГК-та за тэгээд ер нь ямар өвчнүүдэд одоо хэдийн хэмжээний одоо энэ ЭПК, ДКК-г эмчнэр одоо бичдэг им болгож бичдэг вэ гэж байна. За тэгэхээр бол ер нь манай энэ омега 3-ыг бол өдөрт 1-2 капсулыг уудаг. За энэ 500-аас 1000 мг гэсэн үг. За тэгээд зүрх судасны өвчтөй хүмүүсүүд 1000 гаруй хүмүүн дээр одоо хийсэн судалгаан дээр юу харагдсан бэ гэхээр одоо 4 дахь сараас нь бол энэ өөрчлөлтүүд одоо дөнгөж одоо 4 сар одоо ийм хэрэглэсний дараагаар нэг жоохон нэмэлт сайн талууд бол гарч ирсэн байна. Тэр нэг 2-7 хоног уугаад ингээд тийм өөрчлөлт гарч ирэхгүй байх нь байна л да. 4 сар, 6 сар ер нь бол бидний амьдралд бол одоо ингээд зайлшгүй дандаа хэрэгжилж явах ёстой нэмэлт бүтээгдэхүүн болж байгаа. Тэ одоо охин болгоно нэг эмэгтэй хүн болгонд одоо нэг тийм шкафанда хувцсны шкафанда нэг тийм энгийн хар палаачтай байх ёстой гэсэн нэг ойлголт байдаг шүү дээ. Тэрний нэгэн адил эмэгтэй хүний цүнхэнд бол заавал омега 3 бол явж явах ёстой гэж байгаа. За эмэгтэйчүүд ямар илүү л жинтэй болвол одоо тэр нэмэлт 50 кг болгон дээр бол нэмж нэг капсулыг нэмж өгдөг. Тэгээд за ер нь бол одоо хэвлийн хэсгийн одоо өөх хэдий ч нэ их байна. Тэр төдий ч нэ одоо өрөвслийг бол нэмэгдүүлдэг. Бие организмд явж байгаа өрөвслүүд процессыг тийм бол тэр одоо бид зүгээр дундаж хүнд бол нэг
Хэрэв одоо жин ихтэй болвол одоо бүр 2000 мг ЭПК хэрэгтэй. Тийм учраас одоо илүү тоогоор бол капсула хэрэглэх нь байна л да. За омега 3-ын индекс одоо атеросклероз гэдэг энэ өвчин дээр бол одоо их сайн үр дүн үзүүлж байна. За янз бүрийн одоо бусад одоо дерматит гэдэг арсны өвчнүүд дээр бол одоо бас хэрэв та ийм өвчтөй болвол энийг заавал уух ёстой. Өдөр тутамд бол энэ нэг ууж ах хэрэгтэй. Хамгийн нэг номерт бол та нар энэ ямиг бол ууж ах хэрэгтэй. Ер нь бол өдөрт бараг 3 грамм хүртэл ууж болно. 6 капсул хүртэл одоо ууж болох нь байна л да. Арсны асуудалтай болвол за жирэмсэн эхчүүдэд бол одоо бас дан ганц одоо эмэгтэйгийн эрүүл мэнд төдийгүй одоо ургийнх нь эрүүл мэндэд бас их сайн нөлөөлдөг. Нөгөө оюун ухааны мэдрэлийн системд одоо бас их сайн үйлчилгээ үзүүлдэг гэж түрүүний слайдаар гарч ирсэн учраас тэрний дагуу одоо энэ ургийн одоо тархины хөгжилд бол бас их эерэг нөлөө үзүүлж байна. За мөн одоо хоол боловсруулах тогтолцооны өвчтөө хүмүүс байх юм бол ялангуяа хоол боловсруулах системийн одоо өрөвслийн процесс явагдаж байгаа хүмүүст бол одоо өдөрт бол бүр 3 граммыг 3 5 6 одоо капсулыг өдөрт ууж ах хэрэгтэй байх нь байна. За нэг капсул нь бол 500 мг учраас одоо 3000 мг хэрэгтэй гэсэн залттай хүмүүсэд бол одоо 6 капсул хүртэл бол хэрэглэх шаардлагатай байдаг юм байна. За ямар хүмүүс бол энэ омега 3-ыг одоо болгоомжилж уух ёстой вэ? За нэгдүгээрт омега 3 маань бол яаж одоо үйлчлэх юм бэ гэхээр цусыг бол шингэлдэг. За тэгэхээр хэрэв одоо таны цус өтгөрсөн байх юм бол энэ танд сайнаар нөлөөлнө гэсэн үг. Гэтэл зарим хүмүүс бол бас одоо нэг цусны юу гэдэг лээ нөө бүлэгнэлтэй одоо жоохон тийм удаашралтай тийм хүмүүс байдаг хамраасан цус гардаг одоо нэг цус гарчгаараа ингээд зогсдгүй тийм хүмүүстэй энэ төр бол бас болгоомжилж хэрэглэх хэрэгтэй. За одоо жишээлх юм бол та ингээд шууд одоо илүүдэлж энтэй байлаа гэд одоо ингээд өдөр 6 капсулаар хэрэглэдэг байсан бол хэрв хамраасан цус гарах ч юм уу ямар нэгэн байдлаар одоо ингээд танд ийм одоо сөрөг нөлөө үзүүлэх юм бол нь өдөрт хэрэглэж байгаа дозыг бол бууруулад одоо 6-г ууж исэн бол 4 болгох юм уу эсвэл 3 болгох энэ төр гэсэн арга хэмжээнүүдийг авч иж болно. Мэдээч цус шингэлж байгаа нь бол сайн хэрэг. Гэтэл зарим хүмүүст бол ийм цус шингэлэх зүйлийг бол уухгүй байх ёстой. Тийм бас зарим хүмүүс байдаг. За мөн одоо зүрх судасны өвчтөө одоо өндөр даралттай эсвэл одоо дархлаан суларсан хүмүүст бол энэ заашгүй хэрэгтэй. За харин бол одоо бас яг тийм системний өвчнөд системийн одоо өрөвсөл гэдэг юмны талаар их ярьдаг болсон байна. За тэгээд одоо маш хурц хэлбэртэйгээр одоо өвчнөн ингэж явж байгаа тийм хүмүүсүүдэд бол бас болгоомжтойгоор хэрэглэх хэрэгтэй. За тэгээд омега 3-ын индексийг бол шалгаж болдог болсон. Лабораторид анализ өгөөд л одоо ерөнхийдөө шинжилгээгээр бол гараад ирнэ омега 3 ер нь хэр байна. За тэгээд 10%-аас бол 8-аас 100 байж болно. За тэгтээ ер нь бол хамгийн багадаа 10 байх нь бол сайн шүү. Тэгэхээр одоо хэрв 10-аас доош байх юм бол одоо та зайлшгүй хэрэглэх хэрэгтэй. Ер нь бол 100 руугаа төгсөн тийм шинжилгээний хариу гарах юм бол одоо их сайн байна гэсэн. Тэгэхээр омегага эхлээд энэ шинжилгээгээ өгөөд омегийнхаа төвшнийг эхлэлийн төвшнийг нь тодорхойлцоход тэгээ хэд байх нь тэндээс шалтгаалаад одоо бас энэ омегагаа угаад тэгээ тодорхой хугацааны дараа дахин шинжилгээгээ өгөөд таны омегагийн үзүүлэлтээ одоо сайн нэмэгдчихгүй юу гэдгийг харна. За 1000 мг гэдэг чинь 2 капсул юм байна шүү дээ гэж асуусан байна. Тийм ээ. Тийм ээ. Энэ дээр бас аллергийн талаар нэг асуулт асуусан байна.
За би загсан аллергитай юм аа. Тэгээд амигад би бас аллергит болов гэж асуусан байна. Тэгэхээр энэ бол ер нь дэмжиж болох уугүй гэхээр бол загсанд аллергитай хэрнээ омега 3-т бол аллерги өгөхгүй байх тохиолдол байдаг. Цэвэршүүлэлтийн систем бол 9 шатлалын цэвэршүүлэлт хийгдсэн учраас бол тэр аллергийг одоо өдөөдөг тэр бодисуудаас болоод ингээд цэвэрлээд авсан байх нэ. За таны асуултанд хариулсан байх гэж бодож байна. За ерөөсөн маш бага хугацаа үлдсэн байхыг сая л анзаарлаа. Омега 3-ын талаар бол яриа л явлаа яриад байна. Тэгэхээр бол одоо ерөнхийд нь ингээд манай бүтээгдэхүүний бас чанараа одоо дахиад нэг гайхуулъя гэж би хүсэж байна. Тэгэхээр их сонирхолтой асуулт хариултуудыг бид нар сая явууллаа. Үүн дээр нэмэт хэлэхэд бол өнөөдөр бид энэ талаар ярьсан. Бид болвол дандаа одоо гэрчилгээжүүлэлт бүтээгдэхүүндээ заавал авдаг. За тэрний нэг гэрчилгээ нь юу гэдэг нэртэй вэ гэхээр одоо далайн найз нар гэдэг. За тэгээд энэ ямар учиртай гэрчилгээ юм бэ гэхээр бол бид одоо далайн баланс, экологийн балансыг одоо алдагдуулахгүйгээр одоо энэ загсны олборлолтыг хийхдээ бол одоо ингэж хит одоо тэр балансыг алдагдуулсан түвшинд биш одоо хамгийн экологийн одоо цэвэр газар хүйтэн устай хүйтэн урсгалтай одоо далайн хэсгээс бол одоо яг хамгийн одоо экологийн хувьд одоо хамгийн цэвэр устай тэр газар одоо оршдог загсыг бол авч тэр загснаас одоо омега 3-ыг гаргаж байна. За дээрэс нь бол бид ямар гэрчилгээ авсан бэ гэхээр GOED гэдэг нь энэ бол омега 3 одоо үйлдвэрлэгчдийн энэ холбоо байт юм байна л да дэлхийн. Тэгээд ер нь бол омега 3-ыг сурталчилдаг, омега 3-ын талаарх одоо мэдлэг ойлголтыг нэмэгдүүлдэг тийм хүмүүс байж байгаа. Тэгээд тэр холбоо байгаа. Тэгэхээр энэ холбооноос бол бас чанарын баталгааг өгдөг. За тэгээд энэ GOED гэдэг байгууллагаас бол бас манай бүтээгдэхүүнд гэрчилгээ өгсөн. Тэгэхээр энэ аюулгүй гэсэн одоо аюулгүй байдлын бас одоо бас нэг гэрчилгээ байж байгаа. За тэгээд бид одоо шашхан дээр бүтээгдэхүүний шашхан дээр юу бичнэ вэ? Тэр бүх зүйл бол яг үнэн зөв баталгаатай, нотлогоотой тийм фактуудыг л бид нар бичдэг. Тэгэхээр та нар бас үйлчлүүлэгчтэй энэ бүтээгдэхүүнээ танилцуулахдаа бол яг энэ давуу талуудыг ингэж маш сайн тайлбарлаж өгч болох нь шүү дээ. Тэгээд тэр NSF болвол одоо хамгийн аюулгүй ямар нэгэн одоо хорт бодис агуулаагүй гэсэн одоо ийм гэрчилгээ юм байна. За тэгээд халаал гэдэг нь бол одоо бас халаал бол цэвэр ариун одоо орчинд үйлдвэрлэгдсэн. За тэгээд олон улсын стандартад нийцсэн гэдгийг харуулж байгаа ийм гэрчилгээ юм байна. За тэгээд манай бүтээгдэхүүний талаарх одоо үгүй гэсэн мэдээлэл бол ерөнхийдөө ингээд үгээр шавхагдаж байна. За бид тэгээд цаашдаа бол одоо нэг 10 минутанд багтаад анестезиогоос асуулт асууж болно. За хэрэг одоо та нарт бас үлдсэн асуултууд байгаа бол асууж болно. Надад нэг асуулт байна. За бас зарим хүмүүсийн асуултуудыг цуглуулсан байгаа. Тэгээд тэрэн дээр хүмүүс бас нэмж бичээд ах шиг байна. Тэгэхээр за би цуглуулсан зарим асуултуудаа асууя. За гэхдээ ихэнх асуултын хариултыг бол бид нэр энэ презентацаараа танилцуулчихсан. За ямар хэлбэртэй юм бэ энэ омега 3 нь? Гэхдээ би хэлсэн л дээ энэ талаар. За триглицерид гэдэг одоо хэлбэрээр бол гарч байгаа. За хамгийн одоо натурал гэдэг одоо хэлбэр гэсэн үг. За эхлээд энэ хүчлүүдийг бол одоо триглицерид болгоод одоо эцсийн хэлбэр нь бол триглицеридны гэж хэлээд байна те. За энэ триглицерид бол одоо хамгийн натуралны хэлбэр нь гэсэн үг. За. За
өсвөр насны хүүхдүүдэд хэрэглэж болох уу? Эсвэл одоо зөвхөн өндөр насны юу эсвэл насан турш хүмүүсээ зөвхөн хэрэглэх үү? Тэгэхээр хи 18 наснаас дээш насны хүмүүсэд бол ерөнхийдөө нэмэлт бүтээгдэхүүнүүдийг хэрэглэдэг. Гэхдээ хэрэв одоо яг практик ач холбогдол талаас нь ингээ харах юм бол зарим 9 настай 11 настай хүүхдүүд хүртэл одоо бас их том биетэй болоод байна шүү дээ сүүлийн үед. Тэгээд баг аав ээжээсээ ч том биетэй хүүхдүүд болоод байна. Тэгээд бие нь ингээд томроод байна гэдэг чи одоо тэр хүүхдэд бие организмд нь бас энэ нэмэлт бүтээгдэхүүнүүд хэрэгтэй л байгаа гэсэн үг. За тэгэхээр яг манай яг ер нь бол 18 нас хүрсэн хүмүүс байж ч одоо энийг хэрэглэнэ гэсэн зөвлөмж байдаг юм. За албан ёсны мэдээллийг чи тавьсан байна те. За бусад нэмэлт бүтээгдэхүүнүүдтэй одоо хамт хэрэглэж болох уу гэж асууж байна. За омега кальцтай хамт хэрэглэж болох уу? Эсвэл одоо өөр цагт хэрэглэх ёстой юу? За энэ бол тосон гболомжтой учраас тосонд сайн уусдаг одоо витаминуудтай бол их сайн тохирдог. А, Д, К витаминуудтай бол одоо сайн болно. Витамин Д-тэй болно. Коэнзим Q10 гэдэг бас энэтэй бол Е витаминтай хамт хэрэглэж болдог. Кальцийг болохоор би нэг жоохон арай тодорхой хугацааны дараа хэрэглэх нь бол дээр хаа гэж бодож байна. Яг хамтдаа хэрэглэх юм бол бас тийм муу зүйл болохгүй л байх л айхтар аюултай юм болохгүй. Гэхдээ ер нь бол яг кальцийг одоо та заашгүй хэрэглэх шаардлагатай болвол нэг тодорхой хугацааны дараагаар омега 3 усныхаа дараагаар тодорхой хугацааны дараагаар кальцийг аваарай. За энэ асуулт бас баг вебинарын баг хамгийн ихэнд тавьцаа асууж исэн. За Анастаси бас дахиад асууя. За зарим хүмүүсээ бас ингээд эмигж ажиллах дуртай байдаг гинэ. Ажиллаж болох уу гинэ. Манай хүүхд ингээд бүр жажлаад байдаг гэж нэг хүн бичсэн байна. Тийм ээ. Зарим бүтээгдэхүүнийг бол бид нар жажлахыг бол зөвлөдөггүй. Яг гэвэл тэнд бас янз бүрийн одоо ферментүүд байдаг. Тэгээд одоо хотоодонд ороод хүчлэг орчинд ороод ингээд бас ач холбогдолгүй болчдөг бас зарим тийм эмүүд нэмэлт бүтээгдэхүүнүүд байдаг. Тий. Тэгтээ хүмүүс бол одоо яг та нарт таалагдаад дуртай байгаа байх юм бол одоо жажилж болно багаар одоо ингээд амандаа шингээж ууж болно тэрэнд болохгүй зүйл байхгүй. За ер нь зарчмын үедээ бид нар хэллээ ямар ч өнөр бол байхгүй. Тийм айхтар одоо хурцсан онцгүй тийм өнөр бол байхгүй. Тэгээд зүгээр одоо шууд залгичихад айтайхан байсан. За өдөрт нэг удаа хэрэглэхөө шууд хоёроо нэг дор одоо хэрэглэчих үү эсвэл хоёр капсула тус тусад нь хэрэглэх үү гэсэн. Би бүр зарим заалтад бол одоо бүр 5 г хүртэл гэдэг чинь бүр 10 капсул яа штэ тий. За тэгээд зарим тохиолдолд бол бүр 6 капсулыг хэрэглэж болно гэжсэн. За тий одоо тийм хэмжээгээр хэрэглэх ёстой хүмүүс бол одоо жишээл өглөө 2-ыг өдөр 2-ыг оройн 2-ыг уужиж болно. Зөвхөн өдөрт ингээд та ганцхан удаа уудаг бол өглөөний цайныхаа үеэр одоо шууд энэ омега 3 уучихж болно. Энэ нэгс үг гэхээр одоо та ерөөсөө шинэ өглөөг эхлүүлэхдээ л өөрийнхөө бие организмаа өрөвслийн процессээс хамгаалж байна гэсэн үг. За тэгээд яг хэдийн хэмжээгээр хэрэглэх вэ гэхээр их хэмжээгээр 3000 мг хэрэгтэй гэсэн хүмүүсүүдэд бол өглөө 2, өдөр 2, орой 2-ыг ингээ хэрэглээд явж болно. За өглөө бас өмнө нь бас нэг асуултаа бидраас асуусан байсан. За энэ капсул хэр том бэ гэж асууж ирсэн. За капсулын хэмжээ бол нэмэгдээгүй. Гэхдээ агуулмж нь бол нэмэгдсэн. Агуулмжийн хувьд бол одоо энэ өмнөх омегагаас маань энэ одоо плюс комплекс плюс нь бол одоо агуулмжийн хувьд нэмэгдсэн байж байгаа. За тэгээд хэмжээ нь бол жижигрээгүй.
илүү концентрацтай гэсэн үг. За тэгээд нарийнаа бас асуусан байна. Таагүй одоо ингээд яг хэхрүүлээд байдаг гэнэ заримдаа загсны амттайгаар одоо хэхрүүлээд байдаг. Энэ юуг илэрхийлж байна гэхээр таны хоол боловсруулах тогтолцоонд бол проблем байна гэсэн үг байна. Тэгээд та энэ шин технологийн тухай би ярьсан шүү дээ. Тийм учраас тэгж одоо тосоор хэхрүүлэх үзэгдэл баг гарахгүй байхаа гэж бодож байна. За маш их баярлалаа. Харамсалтай нь манай цаг одоо ингээд яг дуслаа. Ер нь бол бид 3 минутаар хэтэрчээд явж байна. Гэтэл бас нэг дасгал одоо бид нар хийх ёстой байж байгаа. Тэгээд оролцогчдод бол бас бид нар нэг тийм 1 минутанд багтаагаад одоо 3 давуу талыг бичээд өгөөч ээ. За тэгээд гэсэн ийм даалгавар та нарт өгч байна. Энэ оролцож байгаа хүмүүст. За тэгээд ганц хоёр хүмүүс одоо бичээд өгөөч ээ. За энэ даалгавар биелүүлээд ингээд өнөөдрийн манай сургалт маань дуусах юм аа. За яг 1 минутанд багтаад яг 3 давуу талыг яагаад энэ шинэ омега 3 комплекс плюсыг хэрэглэх ёстой юм бэ гэдэг дээр одоо та нар юу гэж хэлэх вэ? За 3 давуу талыг хэлээд өгөөч. За эсвэл та нар одоо өөрсдөө ямар 3 давуу талыг нь ойлгож ав. Нэг өгүүлбэрт багтаагаад бичээд өгөөч. За тэгээд та ингээд клиенттай үйлчлүүлэгчтэй энийгээ танилцуулна. Тэгэхээр өгүүлбэрээ тэр өгүүлбэрээ одоо 3 давуу талыг агуулсан тэр өгүүлбэрээ одоо чатан дээр бичээд өгөөч. За за энэ дээр бол одоо монголоор яг тэр бол буцаад би орчуулж орсоор хэлж өгч чадахгүй дээ. Яг гэвэл би зөвхөн орсоос монгол руу орчуулж байгаа. За тэгээд за энэ SETS гэдэг энэ технологи байсан те тэр бол хамгийн том давуу тал гэж үзсэн байна. За тэгээд одоо цэвэршүүлэлт их сайн байна. За тэгээд олон гэрчилгээтэй авсан байна. Тэ өөрөө эмульгац явагддаг гэсэн байна те. За LGK, EPK, DKK гэж байна. За одоо бас бензин шингэдэг гэж байна. Тэгээд цагаан чиягийн үрийг оруулсан байна. За шинэ технологиг ашигласан байна. Эмульгирование явагддаг гэж хэлсэн байна. Эмульгац одоо явагдаж байна гэсэн үг. Үнэр амтгүй. За мөн одоо 9 шатны цэвэршүүлэлттэй 3 дахин одоо үр дүнтэй тэм технологи SETS байна. За тэгээд энэ технологиудыг одоо танилцж байна. Шингээлтийг бол нэмэгдүүлсэн байна. За жижиг загснаас гаргаж авдаг, цэвэр загснаас гаргаж авдаг гэж байна. Тийм ээ, манай оролцогчид бол их идэвхтэй хариултуудыг бичиж байна. Зүрх одоо тарих болон хараанд бол сайнаар нөлөөлдөг гэж байна. За АПК, ДКК гэж байна. За тэгээд цэвэршүүлэлтийн олон төвшин байна гэж байна. За экологид ээлтэй үйлдвэрлэл гэж байна. За тэгэхээр энэ олон чухал давуу талуудыг бол та нар өнөөдрийн вебинараас их сайн ойлгож авсан байна. За ингээд та бүхэнд гэрийн даалгавар өгье. За саяныхаа энэ вебинараараас сурсан бүх зүйлээ, саяны энэ чатанд бичсэн бүх зүйлээ бол одоо яг омега 3 комплекс плюсыг бол одоо яг маргааш одоо ингээд хүмүүст ярьж өгөөрэй. За яг яагаад ингээд энэ шинэ бүтээгдэхүүнийг хэрэглэх ёстой юм? Яагаад энэ өмнөхөөс эсвэл бусад ижил төстэй бүтээгдэхүүнээс сайн юм бэ гэдгийг бол та нар ингээд хүмүүст ярьж өгөөрэй. Тэгээ энэ бол та нарын өнөөдрийн энэ вебинараас олж авсан мэдлэгээ ой тоондоо одоо ингээд бүр үлдээгээд батжуулаад баталгаажуулаад ингээд мэдлэг болгоод аваад үлдэхэд бол танд дөхөн болно. За та бүхэнд маш их баярлалаа. Анастасияда бол их баярлж байна. За бүх оролцогчдод үнэхээр баярлалаа. Эхнээс нь дуусна дуустал бид нартай хамт байсан 740 хүнд бол баярлалаа. За манай вебинар бол одоо хүртэл ингээд дуусгах гэхэд бол 700 гаруй хүн байж гэнэ гэдэг чинь бол гайхалтай сайхан үзүүлэлт байна. За тэгээд одоо өнөөдрийн вебинар та нарт ямар санагдав? За тэгээд энэ QR кодыг уншуулад
Тэгээд үнэлгээ биднэрт өгөөд өгөөч. Өнөөдрийн семинар та нарт ямар санагдав? За юу нь илүү их сайн таалагдав? Та нар дараагийн семинарт бид нар одоо яаж энэ сургалтуудаа сайжруулж болох вэ гэдэг дээр одоо зөвлөмж байвал бас бичээд өгвөл маш их талархах болно. За энэ чатан дээр би бас холбоосыг нь тавьчих. За энэ өнөөдрийн танилцуулсан презентацийг бол бас энэ юугаар холбоосоор үзэж болох нь байна. За энэ дээр би тавьчлаа. Энэ тэ хүмүүс бол нөгөө хариултуудаа бичээлэнтэй, цус шингэлдэг, чиа өрттэй, антиоксидант энэ төр гэдэг одоо олон давуу талуудыг хүмүүс бичээд л байна. Тэгэхээр энийг бол их сайн ойлгож авсан байна. За танд маш их баярлалаа. Үнэхээр сайхан оролцогчтой байлаа өнөөдрийн вебинар маань. За ингээд үүн дээр одоо танд та бүхэнд бүгдээрэнд нь баярлалаа гэж хэлье. Өнөөдрийнхөө вебинарыг ингээд өндөрлөе. За манай дараагийн вебинарт идэвхтэй оролцоороо шинэ бүтээгдэхүүнээ бид нар та бүхэнд танилцуулах болно. За миний нэр Екатерина Цой, бидэнтэй бас Анастасия Бодрова байлаа. За тэгээд омега 3 комплекс плюс шүү. За тэгээд энэ бүтээгдэхүүний маань нэр манай өнөөдрийн одоо баатар байлаа. За ингээд бичлэг маань бол хадгалагдчихж байгаа. Тэгээд Telegram суваг дээр за мөн одоо манай YouTube дээр байх болно. За та нарт бүгдээрэнд нь баярлалаа. За сайхан амраарай. Өдөр шиг сайхан өнгөрөөгөөрэй. Баярлалаа.